2016 онд алдагдсан бурхтыг 7 жилийн дараа зарж борлуулсан хууль бус үйлдэлийг илрүүллээ. За хэргийн мөрөөр тодруулахад 2016 онд Сүхбаатар аймгийн Баянлгэр сумын оршин суугч Гэгийн гэрээс соёлын бие төв болох Бурхан шашны зан үйл түүхийн ач холбогдолтой 82 ширхэг эд зүйс хулгайд алдагдсан. За энэ хэргийг үйлдсэн Иргэн Б 7 жилийн дараа буюу 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Өгөөмөр захын орчимд Иргэн Зэд худалдахаар тохиролцсон байна. За улмаар Зэ цааш дамжуулж уг соёлын бие төвийг Хангуул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт бүгд найрамдах Хятад ард улсын Иргэн Вэд худалдан борлуулсан болох нь нотлогджээ. Тиймээс Б нарт эрүүгийн хуулийн дагуу соёлын бие төвийн хууль бус худалдааг зохион байгуулсан, зуучилсан гэх хэрэг үүсгэн шалгаж энэ оны 5 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай Чингэлтэй дүүргийн прокурорын газарт хүргүүлээд байна.